За өдөр хамтаа залбирая. Эзэн минь та удирдах өгөөч. Танд үнэхээр баярлалаа. Өнөөдөр та биднийг өөрийн оршихуйдаа бас өөрийн чуулганд, өөрийн хүмүүсийн дунд биднийг сонгож энэ газар ирэх хүчийг тэр итгэлийг өгсөний төлөө танд талархаж байна. Эзэн минь тэгээ та энэ газраас өөртөө магтаалыг авч өөрийн хүмүүсийн зүрх сэтгэлийн магтаалаар дамжуулан таны нэр алдаршиж их эзэн та өөрийн хүмүүсийг үнэхээр таалах болтугай эзэн. Онцгойлон эзэн та бидэнд өөрийн үгийг зөвшөөрж өөрийн үгээр дамжуулан өнөөдөр хүртэл та биднийг гайхалтайгаар хэлбэржүүлж байгаагийн төлөө тань талархаж байна эзэн. Эзэн та өөрийн үгэндээ хэлэхдээ үг бол хүчтэй гэж хэлсэн. Тэр бол хоёр талдаа эртээ сэлэн мэт гэж хэлсэн. Түүгээр зогсохгүй тэр нугас чөмөх хүртэл нэвтлэн орох чадaltaа гэж хэлсэн. Тэгээд тэр бас эдгэнэ гэж хэлсэн. Ямар гайхалтай хүч вэ зэн. Өөрийн үгийг энэ газар тунхаглаач. Үнэхээр таны хүсэмжилж байгаа та өөрийн хүмүүс дээр ажиллаач гэж танаас гуйж. Магадгүй таныг ойлгохгүй байгаа хүмүүсийн та оюун бодол зүрх сэтгэлийг өрөөж өгөөч. Та өөрийн тааллыг буулгаач гэж танаас гуйж байна. Бид сул дорой эз. Бид үнэхээр өрөвдөлтөө эз. Харин таны таалал, таны нэгүсэл бидний дээр байгаа учраас бид үнэхээр энэ газар таныг үнэхээр талархалтайгаар магтаж байгаамаа эз. Тийм учраас та удирдах өгөөч, ариун сүнс та энэ газар байгаач. Их эзэн та үнэхээр дүүрээч. Ариун сүнс та энэ газар илэн халиач. Өөрийн оршихуйгаа та бидний дунд байлгаж өгөөч. Энэ газрыг зорин ирсэн та өөрийн хүмүүст өөрийгөө илчилж өгөөч эзэн. Та бол бидний найдвар гэдгээ та ойлгуулж өгөөч гэж танаас гуйж. Иесус эзэн тэгээ бүх зүйлийг таньда даатхан эзэн Иесусийн нэрээр залбирч байна. Амен. Бүгд хамтдаа эзэн алдрын алга ташаалтыг өргөё. За, сайхан амарцгаасан уу? Нэг амарч чадахгүй байна уу? Ажил ихтэй, завгүй, нийгэм стресстэй. Бид нар шинэ хэдэн юм жижигэр хөвгтэй болчиход байгаа шүү дээ, тий. Завгүй байна л гэдэг шүү дээ, ер нь тий. Гэхдээ завгүй л байна л дээ. Гэхдээ бид завгүй ч гэсэн яг эзний өдрийг түүний өмнө тий бас ариунаар сахихаар энэ газрыг зорин ирсэн ерөөлтэй шүү бах та нар. Тэгээ та дэрэгдэхэндээ хэлэхгүй юу? Та битээр үнэхээр ялжээ. Өнөөдөр ийш тийш явах зөндөө ажил байлаа. Тэгтээ яах вэ? Өнөөдөр энэ газар ирээд сууж байгаа нь юутай өрөөлвэ тий. Энэ бол онцгой. Энэ бурхнаас өгөгдсөн бидний зүрхэнд өгөгдсөн итгэл, тэр итгэлээр дамжуулан өгөгдөж байгаа хүч юм ахтан тэр. Христ итгэхэд нэг 20 гаруй жил болсон байна. Нэг мэдсэн чинь. Тэгээ одоо нэг зүйл бодогдоод байгаа шүү дээ. Энэ хүмүүс өдөр юу хийдэг бол гэдэг. Энэ Есүст итгэдэг хүмүүс бүтэнсээ өдөр юу хийдэг бол гэдэг зүйл их сүүлийн үед их бодогдож байгаа. Тэгээд зарим тохиолдолд нэг ажилтаа байгаад ч юм уу ингээд эзний өдөр ирж чадахгүй байх тохиолдлууд хаяа шүү заяа байдаг шүү дээ тий. Тэгэхээр нэг л их юм хоосон байдаг. Та нар тэгдэг үү? Тэгэхээр бид нар яалтч нэг юм эзэнтэй холбогдсон хүмүүс шүү. Та дэрэгдэх сууж байгаа найз нөхдөдтэйгээ чуулгантайгаа тэгээ чуулганыхаа хүмүүстэйгээ ингээд яалтч ингээд холбогдсон хүмүүс шүү. Тийм учраас та итгэлтэй байгаарай гэж эзний нэрээр бас урамшуулмаар байна. Өдөр хамтдаа эзэнд нэг алдрын алга ташаалтыг өргөё. За өнөөдөр хамтдаа Лук номын 4-р бүлгээс суралцнаа. Лук номын 4-р бүлэг. За 4-р бүлгийн 16-аас 21-р хэсгээс өдрөө суралцах болно. Тэгээд та бэлэн байна уу? За би бол бэлэн байна. Хувцас өмссөн, зангаагаа зүүсэн. Бах ингэ бичсэн. Хит хит хууцаар ингэ бич. Өнөөдөр өөр ингэ ийм зузаан музаа хууцтай гарч ирлээ. Харин та бэлэн байна уу? Бэлэн байгаа ах гэж найдаж байна. За тэг хамт уншия те. Та гүйлгээд харчаараа би эндээс дуудаж өгье. Дахиад хэлье. Лук номын 4-р бүлгийн 16-аас 21. Есүс өссөн хот Назарт ирээд
заншил ёсоор амралтын өдөр синагогт орж бичвэрээс уншихаар бослоо. Түүнд иш үзүүлэгч Исаигийн номоос өргөн барив. Есүс номыг нээж доор бичигдсэн хэсгийг олоод над дээр эзний сүнс байна. Учир нь ядуус сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тусалсан юм. Тэр намайг илгээсэн нь олзлогчдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу эзний тааламжт жилийг тунхаглахын тулд болоё гэж уншаад номоо хуйлж харгалзагчдад эргүүлэн өгч суув. Синагогт байсан бүгдийн нүд түүнийг ширтэн байлаа. Тэр тэдэнд энэхүү бичвэр өнөөдөр сонсголт тань биелээ гэж айлдваа гэсэн. Амен. За хүмүүс бид өөрсдөө сул дорой гэдгээ мэдэх үед бидний амьдралд өөрчлөлт ирдэг. Та санал нэг байна уу? За би хэрэг чадахгүй байна даа гэж бодоод ирэх үед яг бид бусдаас юм сонсож эхэлдэг юм шиг байгаа юм л та. Тэгэхээр бид эзний үгийг унших үед эзэн биднэрт яг энэ тэр төгс ойлголтыг өгсөн байдаг. Өнөөдөр бид нар доройж нэг тодорхой хэмжээнд чуулганд хамрагдсан хүмүүс энд байгаа гэж бас найдаж. Бид нар өнөөдөр яагаад ингээд бүтэн сая өдөр бүр ингээд эзний өргөөрөө чадвал бид нар өдөр бүр эзний үгэнтэй ойрхон байх гад ингээд хичээдэг гэхээр эзэн бидний дотор үннийг танилцуулдаг. Тэр үннийг таних үед бид юуг ойлгодог вэ гэхээр би хинч биш юм байна гэдгийг ойлгодог. Би хинч биш юм байна гэдгийг ойлгоод ирэх үед бидний амьдралд өөрчлөлт ирж байгааг өнгөрсөн он жилүүдэд Есүст итгэсэн он жилүүдэд эргээд харахад яг л тийм зүрх сэтгэлээр аливаа зүйлийг хүлээж авах үед тэрийг яг ингээ бүрэн ойлгоод бууж өгөх үед минь амьдралд манд оюун бодолд манд зүрх сэтгэлд манд ямар гайхалтай өөрчлөлтүүд ирж исэн бэ гэдгийг би энэ зүйлийг бэлдэж явах явцдаа бас олж харлаа л да. Тэр хүмүүс бид үннийг таньж мэднэ гэдэг нь ерөөл юм аах юм. Тэгэхээр тийм учраас хүн сул дорой гэдгээ ингээд нэг юм цаанаасаа нэг мэддэг юм шиг байна. Тийм учраас хүмүүс энэ дэлхий дээр амьдрахдаа ямар нэгэн зүйл дээр түшиж амьдрдаг. Нэгсэндээ амьдралдаа нэг зүйлийг тулгуур болгож амьдрдаг гэсэн санаа. Тэр би танаас нэг зүйлийг асуумаар. Өнөөдөр таны амьдралын тулгуур юу байна вэ? Бас хэн байна вэ? Бодлоо. Ер нь бол мөнгөнд нэлээд тулдаг юм шиг байна. Өөрийнхөө хийж байгаа зүйлд нэлээд тулдаг юм шиг байна. Магадгүй энд надад нэг тусалчиж магадгүй дээ гэдэг хүн дээр нэлээд тулдаг юм шиг байна. Ер нь л их юм олон зүйл дээр тулж амьдрдаг юм шиг байна. Тэгэхээр өнөөдөр бидний амьдралын тэр тулах цэг яг юу вэ? Та энэ зүйлийг яг олж авч чадсан байгаа юу гэж танд энэ асуултыг үлдээмээр байна. Тэгэхээр бид нар Библийг харах юм бол Библи бидэнд түрүүн миний амаар дамжуулан хэлэхдээ Библи үннийг илчилдэг гэж хэлсэн. Тэр үнэн илчлэгдсэн учраас бид түүнийг өдөр бүр таньж мэдхээр амьдралаа зориулдаг байхаа гэж найдаж. Тэр бид нар Эхлэл номдоор сарах юм бол хүн бурхантай харилцаатай байхаар бүтээгдсэн байдаг. Нэгсэндээ хүн угаасаа аливаа нэг тийм хүчтэй зүйлтэй харилцаатай байхаар бүтээгдсэн байгаа даа байхгүй. Бидний одоо юм тохируулга маань ойлгож байна тий. Тийм учраас бид ингээд ямар нэгэн зүйл хайж явж байдаг. Би одоо хинтээ харилцах вэ? Би толгоороо яг хэн дээр тавих вэ? Гэт ингээд явж байдаг юм шиг байна л да. Ер нь бол. Тэгээ Библиэс харах юм бол угаасаа тэгж хэлсэн байна. Бурхантай харилцаатай байхаар бүтээгдсэн. Бурхан хүнтэй харилцаатай байхаар хүн бурхантай харилцаатай байхаар бүтээгдсэн. Тэгээ тэр хэлэхдээ би өөрийн дүр төрхийн дагуу чамайг бүтээсэн гэж хэлж байгаа. Нэг өсөндөө бурхан бүх зүйлийг бүтээсэн тэр дундаас онцгой бүтээл нь бол хүн байгаад байна. Онцгой бүтээл.
Тийм учраас хүнийг бүтээхдээ би өөрийн дүр төрхөөр чамайг бүтээлээ гэж хэлсэн баг. Амен. За дэрэгт хүнээ нэг хараач. Хэр онцгой байна вэ? Дажгүй юу? Гайвах тий. Харин харамсалтай нь хүн бурхантай байх энэ эрхээ алдсан. Яасан бэхээр дуулуургүй байдлаас болж бурхан хүн хоёрын дунд харилцаа тасарсан тухай Библиэлд байгаа. Бид нэг зөндөө уншсан баг. Өнөөдөр бүгд дахин энийг сануулъя. За энэ цагаас эхэлж хүний амьдралд асуудлууд олонтоо орж ирсэн байна. За тэрийг нэг үгээр илэрхийлэхдээ гим нүглийн асуудал гэж. Бид нар ч нэг амархан шүү дээ тий. Юм болохгүй наач гимээс болж байгаа юм аа. Өөр нэг юм болохгүй наач бурхан өсөхгүй байна. Амархан байгаас дээр нь Есүст итгэх тий. Амьдрал өөрөө ер нь их амархан байгаад байгаа байхгүй ер нь ингэ бодвол. Бид нар л ингэ хэцүү болгоод байдаг болохоос ер нь тий. За тэгээд тэр цагаас эхлэж хүний амьдралд асуудлууд орж ирсэн. Харин бурхан хүн төрлөختнийг үнэхээр харилсан тул энэ асуудлыг шийдэх гарцыг бас гаргалгааг, аргачлалыг бэлдсэн байсан. Төлөвлөсөн байсан гэсэн. Амен. Юу та ерөөлвэ? Тэгэд энэ төлөвлөгөө нь хэн байсан бэ гэхээр түүний хүү Есүс Христ байсан юм. Бид нар Иохан номын 3 дугаар бүлгээс харах юм бол бурхан ертөнцийг үнэхээр харилсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Хүүд итгэгч өглөө хэн ч мөхгүй харин мөн хамтаа байх болно гэж хэлсэн. Нэгсэндээ бурхантай харилцаа тасарсан тэр харилцааны үр дагавар юу байсан бэ гэхээр там байсан баг. Алтаа там. Харин түүнээс аврах төлөвлөгөө бурханд байсан гэсэн. Түүний төлөвлөгөөний гарц нь бол Есүс Христ юм аа. Амен. Тэр өнөөдрийн Исая гэгч энэ ном эзэн Есүс Христ энд юу болж байгаа вэ гэхээр хүн төрлөختний төлөө үйлчлэхээр ирсэн байгаа. Эзэн хэлсэн шүү дээ. Би үйлчлэхийн тулд биш, би үйлчлэхийн тулд ирсэн гэж хэлсэн байна. Тэгээ тэр энэ дэлхий дээр үйлчлэхийн тулд ирээд яг үйлчлэл рүү орохын өмнө тэр яасан мэхээр цүлд сүнсээр хөдлөгдөд хэнд соригддог үлээ? Сатаанд соригддог шүү дээ. Тэгээд тэр сатаныг яасан бilé? Ялан дийлсэн. Тэгээд энэ үйлчлэл хийгдсэний дараа эзэн Есүс Христ өөрийн төрлөх нутагтаа ирсэн байна. Эндээс харах юм. Есүс өссөн хот Назартаа ирээд заншил ёсоор амралтын өдөр синагогт орж бичвэрээс уншихаар бослоо гэж. За төрсөн хоттой ирсэн гинэ. Бид нар ч гадуур явж байгаа төрсөн гэртээ ирэхээр яадаг вүлээ? Йоо гэр оронтой байх чи ямар сайхан юм бэ гэж лэгдэг шүү дээ тий. Ялангуяа одоо ингээд 100 цаг болж байна. Гадаа их сайхан болж байна тий. Өнөөдөр гоё сэтгэл санаа тэнгэр байгаа зү. Гадаа дулаахан байгаа болохоор тий. Бид нар чинь нэг ийм л хүмүүс шүү дээ. Цаг агаараас болоод сэтгэл санаа хүртэл ингээ янз бүр байж байдаг. Тэгээд тэрнээсээ болоод ингээ амьдралын минь өдөр хоногын сонголт Монгол тий. Эхнэр нөхөрдөө гаргах, хүүхдүүдэд гаргах энэ харилцаанууд хүртэл ингээ өөр байж байдаг. Асал сул дорой байгааз. Гэхдээ бид нэр сул дорой биш юм шиг амьдэрдэг байхгүй юу? Есүс төрсөн нутагтаа ирсэн. Гой тухтай байсан баг тийм үү? Өсгтөө ингээд эдэлж өссөн те өсгтөө синагог те энэ бол ивэдчүүдийн заншил ёсоор тэгээд тэдний уламжлалаар бол амралтын өдөр бүр синагогт ороод тэнд ингээд бишвэрээс уншдаг байсан баг. Өнөөдөр ч гэсэн тэр уламжлалууд явж байгаа шүү дээ те. Тэр эзэн Есүс Христ энэ уламжлалаар өссөн хүн байгаа шүү дээ ер нь бол те. Гэхдээ тэр үйлчлэл хийхэд төрсөн нутагтаа ирээд синагогт ороод энд яасан гэхээр заншсан ёсоор за судлаачид үзэхээр магадгүй энд ороод магадгүй дуртаа нь уншижсэн байж болохоор юм шиг байдаг. Зарим судлаачид юу гэж үздэг вэ гэхээр түүнийг уншиж байгаа хүмүүс нь бас онцгой хүмүүс байдаг гэдэг ингээд янз бүрийн зүйлүүд ингээд байдаг юм бэл. Гэтэл ямар ч байсан өнөөдөр энд гарч байгаагаар бол эзэн бичвэр унших болсон байна. Эзэн бичвэр унших болсон. За тэгээд ингээд унших үед тэнд юу болсон бэ гэхээр түүнд иш үзүүлэгч Исаягийн номноос өргөн барьваа. Есүс номыг нээж доор бичигдсэн хэсгийг олоод гэж. За одоо энд юуг илэрхийлж байгаа гэхээр Исая иш үзүүлэгчээр дамжуулан хүн төрлөختөнд тэр найдварын тэр нэг нь ирнэ гэдэг тухай. Хүн төрлөختнийг аврах тэр нэгэн ирнэ гэдэг тухай. Тэгээ тэр яг яах гэж ирж байгаа вэ гэдэг тэр зорилгыг тодорхойлсон. Тэр иш үзүүлгийн
одоо үгс байсан баг. За цаадлын гişүүдийг уншихгүй тэгээд 21-р хэсгээс харах юм бол энэ номыг дуусгаж байгаа хэлбэр баг. Энэ дээр юу гэж байгаа гэхээр тэр тэдэнд энэхүү бичвэр өнөөдөр сонсголт тань биелээ гэж айлдваа гэсэн. Нэг юм юмны төгсгөл болж байгааз. Цэг тавьж байгааз. Тэр бид нар Исаи номын 60 дугаар бүлэг 60 за Исаи номын 61-ийн 1-ээс харах юм бол яг энэ иш үзүүлэг явж байгаа байхгүй. За би эндээс уншиж өгье. За та бүгд болж өгвөл Библиэсээ олж уншаарай. Тэгээд бид нар ингээд дэлгэц рүү хараад байхаар ингээд нэг юм бэлэн юм дуртай болоод тах шиг байна. Би өөрөө бас тийм болоод байгаа учраас ер нь Библиэс хайж ямар санагдаад байгаа юм. Ойлгохтой тий. За энд юу гэж байгаа вэ гэхээр ингэж байна. Над дээр эзэн бурхны сүнс байна. Зовгчдод сайн мэдээ хүргэж, шаналсан зүрхтэд нь эдгэн, олзлогчдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намайг эзэн тусалсан юм. Намайг тэр илгээсэн юм. Үн эзний тааламж жил бурхны маань өшөө авах өдрийг тунхаглана. Бүх гашуудагчийг тайвшруулна гэж бичигдсэн байна. Нэгсэндээ өнөөдрийн энэ Лук номдэр болж байгаа үйл явдлаас 700-аад гаруй жилийн өмнө яг энэ газар тунхаглагдаж байгаа биелэлээ оллоо, бичвэр биелэлээ оллоо гэдэг энэ үг иш үзүүлэгдсэн байна. Тэр бид нар эндээс харах юм бол иш үзүүлэгч Исаягаар дамжуулан Есүс Христийн талаар гэрчилсэн тухай эндээс олж харах боломжтой гэсэн. Юу гэж хэлж байгаа вэ гэхээр эзэн өөрөө энэ зүйлийг уншихдаа өөрийнхөө тухай хэлж байгаа гэдгийг энд батлаад одоо хамгаалж өгсөн байна. Энэхүү бичвэр өнөөдөр сонсголт тань биелээ гэж айлдваа гэсэн байна. Ягсэндээ бичвэрийн зорилго биелсэн шүү гэдгийг энд илчилж өгч байгаа. Амен. Нэгсэндээ Библи түрүүний миний дурдсан тийм бурхантай харилцаа тасарсан байсан харилцааг сэргээхийн тулд бурхны арга барилал, бурхны төлөвлөгөө биелж байгаа шүү гэдгийг энэ газар тунхагласан байна. Амен. Тийхүү Лук номын 16-гийн одоо 18-аас үргэлжлүүлээд унших юм бол саяны Исаи номдэр гарч байгааг дахин дурдан уншсан байна. За би уншиж өгье. Над дээр эзний сүнс байна. Учир нь ядуу сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тусалсан юм. Тэр намайг илгээсэн нь олзлогчдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу эзний тааламж жилийг тунхаглахын тулд болоо гэж уншаад гэсэн байна. Саяны зүйл явж гин тий. За эндээс хэдүүлээ 3 чухал зүйлийг олж харцгаая. Эхний хэлж байна. Энд юу гэж хэлж байгаа вэ гэхээр над дээр эзний сүнс байна гинэ. Сая бид нар харах юм бол эзэн Есүс өөрийнхөө тухайг хэлснийг бид нар эндээс харж байгаа. Матай номын номоос бид нар эзэн Есүс сүлд сорогдохдоо яасан бэлээ? Сүнсээр хөдлөгдсөн байхгүй? Сүлд сатаанд сорогдоход явахдаа сүнсээр хөдлөгдсөн тухайд энд гарч байгаа. Тэр энд юу гэж хэлж байгаа хэрэг над дээр эзний сүнс байна гинэ. Дахиад нэг чухал зүйл нь юу гэж байгаа гэхээр тэр намайг тусалсан гэдэг үг. Дахиад үргэлжлүүлээд нэг чухал зүйл юу вэ гэхээр тэр намайг илгээсэн гинэ яах вэ? Ийм 3 чухал зүйл. Нэг нь эзний сүнс над дээр байна. Эзэн намайг тусалсан. Тэр намайг яасан гинэ? Илгээсэн гинэ. Энэ надаас шалтгааллахгүй зүйлс болоод байна л да. Тийм байна уу? Надаас шалтгааллахгүй энд нөө бурхны төлөвлөгөө яваад байна шүү дээ. Зөв үү? Эдгээр тэгж харах бүрэн боломж энд байна гэсэн үг. Тэр өнөөдөр ч гэсэн бидний дунд эзний сүнс бидэнтэй хамт байгаа ах түн. Мөн тэр биднийг тусалсан, тэр биднийг илгээсэн юм ах түн. Тэр бид эндээс юуг харж болох вэ гэхээр эзэн Есүс Христ энд нэг санамсаргүй ирсэн нэгэн биш юм а гэдгийг эндээс харах боломжтой гэсэн. Маш нарийн төлөвлөгөө байгаа гэсэн. Маш гүнзгий утга учир байгаа гэсэн. Амен. Тэг өнөөдөр бид нар ч гэсэн энэ газар ирж сууж байгаа нь бурхны төлөвлөгөө бидэнтэй хамт байгаа юм шиг байна. Та бүү эргэлзээр. Тийм учраас бидний амьдралд эзний үг өгөгддөг баг. Тийм учраас бидний амьдралд бурхны ажил өнөөдрийн хүртэл хийгцээр байгааг бид нүдэрээ харж биеэрээ мэдэрч өдөр хоногудад түүнийг
гэрчилж амьдрахаар хичээж байгаа маахтан. Бид нар Библиэс харах юм бол Есүсийг зарим нь багш гэсэн шүү дээ. Зарим нь иш үзүүлэгч гэсэн. Гэтэ бид нар өнөөдөр энэ үгээс харах юм бол тэр зүгээр санамсаргүй ирсэн багш биш юм аахтан. Тэгээд цаашаа харах юм бол тэр зүгээр нэг иш үзүүлэгч бол байгаагүй юм аа. Тухайн цаг үед иш үзүүлэгч гэдэг хүмүүс байсан. Тэд яадаг вэ гэхээр ард түмэнд Бурхны хүслийг илэрхийлдэг. Одоо Бурхнаар сонгогдоод Бурхны хүслийг илэрхийлдэг тэр онцгой хүмүүс байсан баг. Тэгэхээр тэд нар бол хүмүүс. Энэ бол зүгээр нэг иш үзүүлэгч биш, харин Бурхны сүнстэй. Тэр нь Бурхнаар тослуулсан. Тэгээ дээр нь бас Бурхнаар илгээгдсэн нэгэн байгаа гэдгийг бид нар эндээс олж харах хэрэгтэй гэсэн. Нэг өсөндөө тэр Бурхны зорилготой нэгэн гэдгийг илэрхийлж байна. Тэр сэтгэлдээ Бурхны зорилгыг тээж ирсэн тэр нэгэн байна гэсэн. Тэр бид нар Бурхны зорилго нь юу байсан бэхээр хүмүүс биднийг аврах байсан шүү дээ, тийм үү? Яг л бид Бурхантай харилцаа тасарсан. Тэрнээс болоод бид нар тэндвэр одоо эвгүйгээр ярих юм бол алингаа алдчихсан шүү дээ. Ер нь бол тийм үү? Янз бүрийн юм хайгаал, мөнгө чайгаал, алдар нэр чайгаал, эрх мэдэл чайгаал. За юу гэдэг те ингээл нэг юм хайгаал, ямар ч ясна ингээд намайг нэг юм дүүргэх ёстойтой гэл ингээл би нэг зүйлтэй харилцаатай байх ёстойтой гэд өөрөө мэдгүй мөртлөө тэр зүйлд хөдлөгдөөл ингээл яваад байгаа. Харин энэ зүйлийг аврахын тулд эзэн Есүс Христийг Бурхан илгээсэн юм ахтан. Энэ бол Бурханы төлөвлөгөө. Энэ Бурханаас гэдгийг бид нар эндээс бүрэн харах боломжтой юм. Тэгээ бид нар одоо чуулгандаас олон жил явцсан хүмүүс байгаа учраас мэдж байгаа шүү дээ. Есүс бол биднийг аврахаар ирсэн гэж. Тэгвэл бидний үнцэнтэй нэгэнтэй бидэнтэй үргэлж харилцаатай байх нь тэр Есүс Христ юм бол, тэр Бурхан юм бол тэрийн дэлхий дээр зориг тээж иржээ. Өнөөдөр энэ үгээр дамжуулан Бурхан бидний амьдралд өөрийнхөө зорилгыг ойлгуулахыг хүссэн юм байна. Бид Бурханы зорилгыг ойлгох нь бүтээгчийн зорилгыг ойлгох нь бидний амьдрал дах ерөөл юм байна. Тэгэхээр бид эндээс харах юм бол эзэн Есүс Христэс бид нар одоо суралцах юм бол жинхэнэ үйлчлэл бол хүний санаанаас бас харин Бурхны сүнснээс эхэлдэг гэдгийг бид эндээс харах хэрэгтэй. Хүний санаанаас биш Бурхны сүнсээр эхэлдэг. За бид нар үйлчлэл гэдгийг ингээнээр ойлгох юм бол би итгэлийн амьдралыг тээж явах нэг төрлийн үйлчлэл шүү дээ, тийм үү? Зөв үү? Бид нар Бурханд үйлчилж байгаа, бас өөртөө үйлчилж байгаа хэлбэр ш. Гэхдээ энэ итгэл маань яг тэр эзний сүнсээр байгаасаа гэж эзний нэрээр ятгахмаар байна хатан. Тэр онцгой тосолгоогоор, тэр онцгой илгээлтээр тэр онцгой тэр эзний сүнс над дээр байна гэдэг тэр ерөөл байгаас. Тэр бид нар энэ эзний сүнс над дээр байна гэдэг энэ утгыг харах юм бол хэн нэгэн түүнийг чиглүүлэх гэдэг ойлголт явж байгаа. Цүлд чиглүүлсэн шүү дээ, тий. Тэгэхээр өнөөдөр биднийг ингээд чуулганаар чиглүүлээд аваад ирсэн баггүй юм. Ойлгож байна, тий. Бас тэр тосолсон гэдэг нь за тухайн үед бол энэ зөвхөн онцгой одоо хааны эрх мэдэлтэй хүмүүстэй хийгддэг одоо юм ёслол байсан баг. Тэгэхээр энэ тусгай эрхтэй нэгнээс тэр тосолгоог авсан гэдэг энэ ойлголт бидэд энэ үгээр дамжуулмаас өгдөж байгаа гэсэн. Илгээсэн гэдэг нь тэр би өөрөө явсан биш, хэн нэгэн илгээсэн. Тэр хүчтэй эрх мэдэлтэй тэр хүн төрлөختнийг мэдж байгаа, өөрийнхөө бүтээлүүдээ мэдж байгаа тэр нэгэн илгээсэн тухай гэдэг энэ ойлголтууд явж байгаа. Одоо миний хувьд бол одоо энэ илгээлтийг бас хийж одоо энэ илгээлтэнд орж үзсэн л дээ. Таад мэдж байгаа шүү дээ. Солонгос руу 6 жил явчаад ирсэн. Тэгээ би өөрөө явъя гэж ерөөсө бодоагүй байхгүй юу. Бурхны сүнс Бурхны ажил над дээр байсан, манай гэр бүл дээр байсан учраас надад тэр хүч илэрхийлэгдэж байгаа гэсэн. Тэр зориг, тэр итгэл, тэр одоо хөлийн гიშгэ тэр бүх зүйл өгдөж байгаа гэсэн. Тэгэхээр бид нэг онцгой нэгэн таалдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн. Бид үнэхээр онцгой нэгнээр өрөөгцөн гэдгээ бид хүлээн зөвшөөрч түүний өмнө үргэлж даруй сэтгэлтэй байх нь хүн төрлөختний амьдралын өөрчлөлт юм байна. Амен. Тиймээс бид нэр цаашаа харах юм бол одоо бүгдээрээ бидний энэ эзний ирсэн зорилгыг олж харцгаая. Тэр нэг 4 зорилгыг тээж ирсэн баг.
дөрвөн зориг шүү. За юу. Нэгдүгürt нь тэр юу гэж хэлж байгаа юм гэхээр тэр над дээр эзний сүнс байна. Учир нь ядуу сайн мэдээг хүргэхийн тулд гэсэн байна. Эхнийх нь юу гэхээр ядуу сайн мэдээг хүргэх гэнэ хэвтэн. Тэгвэл Библи энэ ядуу хүнийг юу гэж хардаг юм бэ? Та бид ядуусыг яг юу гэж харж байгаа вэ? Ядуу гэдэг энэ ойлголт яг юу вэ? Христ итгэж бидний хувьд бол Библи юу хүсэж байна түүнийг сэтгэлдээ оруулах нь бидний зорилго шүү дээ, тийм үү? Тэгэхээр бидний бүгдээ энийг илүү ойлгохын тулд хамтдаа Библиэс нэг хэд хэдэн ишлэлийг харъя гэж бодож байна. Тэгэхээр энэ ядуусын талаар бид бодохдоо заримдаа бид нар бурханд гомддог шүү дээ, тий? Бурхан минь та хаана байгаа юм бэ? Яагаад энэ ядуу хүмүүс байгаа юм бэ? Та яг өрөвдөж байгаа юм уу? Гэдэг шүү дээ, тийм үү? Тийм сэтгэл бидний дотор байж байгаа. Зөв үү? Тийм одоо эрэлхийлэл ч юм уу тэгж нөгөө бурхнаас асуусан асуултууд бидний дотор явж идэг. Тэгэхээр бүгд хамтдаа энэ Библи ядуусын талаар юу гэж хэлж байгаа тухай Дэд хөл номын 15 дугаар бүлгийн 11-ээс харцгаая. Нэг ишлэл харъя. За энд ингэж байна. Газар дэлхийд та олсон уу? За би уншия. Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хизээж тасрахгүй. Тиймээс би чамд өөрийнхөө газар нутаг дээрх гачигдаж буй ядуу зүдүү ах дүүстэй чи гараа сунгаж бай гэж яана гэж байна. Тушааж байна. За би дахиад уншиж үгэй. Анхааралтай сонсоор. Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хизээж тасрахгүй. Бурхан мэдж дээ, тэ? Мэдж штэ, тэ? Ядуу зүдүү хүн тасрахгүй гэдгийг мэдж байгаа. Ядуу хүн байгааг мэдж байгаа. Тэ? Тиймээс би чамд өөрийнхөө газар нутаг дээрх гачигдаж буй ядуу зүдүү ах дүүстэй чи гараа сунгаж бай гэж тушааж байна гэсэн. Бурхан тушаасан. Хинт? Өөрийнхөө хүмүүс. Яа гэж? Ядуу хүмүүст гараа сунг. Эндээс илүү тодорхой бидний ойлгож байгаа зүйл бол ядуу зүдүү хүн бол тасрахгүй гэдгийг бурхан мэдж байгаа юм байна. Энэ магадгүй гарц нь бурханд байгаа. Тийм үү, те? Бурхан мэдж байгаа. Хэдийгээр бурханд энийг өргөчий. Зөв үү, те? За цаашаа бүгд хамтдаа дуулал номоос бас харъя. Дуулал номын 34-ийн 6. За энэ дээр ингэж байна. За гоё Библийн цаасны юу дуурайд гоё шүү. Бүгд ингээл шар гэж дуурайлаас гоё те. За энд ингэж байна. Энэ ядуу хүн хашгирахад эзэн түүнийг сонсож зовлон шаналл бүгдээс нь түүнийг аварсан болоо. Бурханд гарц байна те. За дахиад нэг зүйлийг харъя. Сургаалт үгс номын 14-ийн 31-ийг. Сургаалт үгс номын 14-ийн 31. За энэ дээр анхааралтай сонсороо. Ядууг дарлах нь бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Үгээгүүд элэгсэг хандагч нь бүтээгчийг нь хүндэлж буй хэрэг гэнэ. За энэ эвгүй болоо явчлаа шүү те. Тэгэхээр Библиэд ядуусын талаар ингэж харсан байна. Ядуусын талаар. Тэр энд эзний ирсэн зорилго юу гэсэн бэхээр ядууд сайн мэдээ хүргэх гэсэн баг. Тэгвэл ядууд сайн мэдээ хүргэнэ гэдэг нь яг юу юм бэ? Өнөөдөр бидний эзний үгээс харах юм бол бид түүнийг инэрх тухай байна, тийм үү? Бид түүнд тэдэнд бид нэр гараа сунгах тухай байна. Ягаад бид түүнд итгэдэг хүмүүс, эзэнд итгэдэг хүмүүс ч эзний зорилго биелэх ёстой шүү дээ, тийм үү? Зөв үү? Энд бурхны зорилго биелж байгаа үйл явдал байна. Цаашаа бид нар үргэлжлүүлээд илүү цэгцлээд ингэж харах юм бол
Нэг осондоо ядуу хүмүүс ч гэсэн бурханд үн цэнтэй юм а гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй гэсэн. Бурхан энэ зүйлийг ойлгуулахын тулд ирж байгаа гэсэн. Тэд үнэхээр нийгмээс хаягдаагүй маа гэдгийг ойлгуулахын тулд. Бүр цаашгаа ирээд харах юм бол та нарт ч гэсэн ирээдүй байгаа гэдэг Бурханы бүрэн төгс ажил тэр газар явж байгаа. Амен. Өнөөдөр би хувьдаа ямар ч гэсэн 20 жил Христэд итгэснэх энэ зүйлийг ойлгох ёстой юм шиг санагдсан. Одоо би өөрийгөө яг энэ мөчөд даруусгах өөрийгөө хинч биш гэдгийг ойлгох. Энэ ойлголтыг эзэн өгөхийг хүсэмжилсэн байна. Зорилго нь сайн мэдээ. Эзний сайн мэдээ та биднэр дамжуулан хүрэх учиртай юм аа. Бид нэг Ром номоос суралцсан шүү дээ. Бид нар ингээд бид нар өөрсдөө илгээлт юм байна гэд. Санаж гэнэ үү? Таны ингээд явж байгаа газар чинь та өөрөө илгээлт юм биш үү? Түүнээс шиг ингээд нэг онцгой хүн гарч ирээл онцгой хүн илгээгдээл яг хөө мэдээж ийм тохиолдлууд байгаа л да. Гэхдээ ерөнхий нийтлэг утгаараа бол Христ итгэж байгаа хүн бүр илгээгдсэн хүмүүс байгаа шүү дээ. Тийм үү? Бага талбар бүрдээ илгээлт хийж байгаа хүмүүс. Тэгэхээр өнөөдөр бид нар эндээс харах юм бол бид бага талбар бүрдээ сайн мэдээ тарагчна. Тийм үү те? За энэ зүйлийг бүгд хамтдаа ойлгоцгоё яах вэ? Дахиад хэлье. Бурханд үн цэнтэй нийгмээс хаягдаагүй тэдэнд ч гэсэн ирээдүй байгаа. Гэдэг энэ зүрх сэтгэлийг бид зөртгэлтэй тээж явж байгаа юу? Магадгүй та өөрийгөө ядуу гэж харж байгаа бол Бурхан танд ч гэсэн тэр зүйлийг хэлж байна гэсэн. Чам найдвар байгаа шүү гэж. Өдөр Матай номын 5 дугаар бүлгийн 3-аас харах юм бол тэнд бас тийш хэлсэн байгаа. Сүрхэндээ ядуу хүмүүс өрөөлтөө ёо гэж хэлсэн. Сүнсэндээ ядуу хүмүүс өрөөлтөө. Энд бас нэг тийм сүнсний ядуурл байх тухай хэлж байгаа. Сүнсний ядуурл. Гэхдээ Матай номын энэ хэлж байгаа хэсэг бол чи сүнсэндээ ядуу байх бол чиний амьдралд өрөөл байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа. Тэгэхдээ өнөөдрийн энд ядуу сайн мэдээ хүргэх гэдэг энэ ядуутай холбоотой зүйлийг хэл чи сүнсэндээ бардан байх юм бол чи ядуу юм а гэдэг зүйлийг илэрхийлж байгаа гэсэн. Нөгөө утгаар. Тэгэхээр та ядуу хүмүүний талаар яг ямар ойлголт байдаг вэ? Тэ магадгүй ингээд тийм маш олон зүйл байна. Энэ дэлхий дээр Библи хэлсэн байна шүү дээ. Энэ дэлхий дээр ядуу хүмүүс тасрахгүй гэдэг. Магадгүй бид нар ингээд зурагтаар тийм ингээд сошиалор ядуу хүмүүсийн талаар ингээд ойлголтуудыг авдаг шүү дээ. Манай монголчмаас харьцангуй ядуурл гайгүй шүү дээ. Ядуу хүн гэдэг бол ерөөс идэх хоолгүй хүний тухай ярьж байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Магадгүй одоо сураг сонссон л да би очиж үзээгүй. Энтхэгд очих юм бол ерөөс ингээл тэ гудамжинд хөвтчээдэг. Манай Монголд тийм ядуур бол байхгүй байхгүй юм. Бүр тийм үгээгүй тэ тийм тухай ярьж байгаа. Ямар ч тэнхээ байхгүй тухай ярьж байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Тэр бурхан энэ хүмүүсийг энэрж байна. Энэ бурханы зориг баг. Чуулган бид энэ зүйлийг ойлгохгүйгээр цаашаа явал аюултай болох нэ хат өнтер. Тийм үү? Яг л бид нар эзнийхээ зорилгыг мэдгүйгээр алхах нь биднэрт бас бодууштай зүйл болох нь шүү дээ. Ер нь бол тийм. За, энэ нэг дахь зорилго байсан шүү. За, хоёр дахь зорилго нь юу байгаа вэ гэхээр за цаашаа уншия. Над дээр эзний сүнс байна. Энэ ямар хүмүүсээр хийгдэж байгаа вэ гэхээр эзний сүнстэй хүмүүсээр л хийгдэж байгаа ажил шүү дээ хат өнрөө. Ойлгож байна уу те? Хэрвээ над дээр эзний сүнс эзэн намайг тусалсан бол тэр намайг илгээсэн гэдэгт би итгэж байгаа бол энэ ажлууд бидний дотор өөрөө хийгдэх болно гэсэн. Тэр намайг илгээлсэн оллогсдод ирэх чөлөөг тунхаглах гинэ. Олзонд байгаа хүмүүсийн тухай ярьж байгаа. За бид нар энэ тухайн нийгмийн цаг үеэр аваад үзэх юм бол энэ нөгөө нийгэм талаасаа бол шоронд байгаа хүмүүс. Энэ эрхээ хязгаарлал болсон хүмүүс байгаа шүү дээ. Ер нь л тийм. За нөгөө талдаа энэ бас юуны тухай ярьдаг гэхээр сүнслэг утгад бас явж байна. Ямар нэг юм сүнсний олзонд орсон хүмүүс байж. За энэ сүнсний олзонд орсон хүмүүс тэгэхээр энийг маш нухацтай бодож үзэн шүү дээ. Магадгүй бид нар ингээд нөгөө өөрийн ирэхгүй ингээд нэг юм
муу зуршил одоо ингээд автцдаг гэх юм уу? Тийм хүмүүс байж болох юм. Нухацтай бодож үзээрэй гэж анхааруулъя. Ийм сүнслэг олз гэж байдаг. Тэгээд одоо энд бид нар ингээд тэ эзний сүнсэнд ингээд олзлуулаад ингээд явж штэ ер нь бол тэ. Харин нөгөө талаас сатаны сүнсэнд олзлуулаад ингээд явж яадаг. Тийм зүйл байдаг. За маш болгоомжтой энийг сонсон шүү. Эний үед Солонгост үйлчлэл хийж байхдаа яг ийм зүйлтэй нүр тулсан. Библиэлд зөндөө гарч байгаа байхгүй юу? Бид нар Матай номын 12 дугаар бүлэг дээрээс харах юм бол тэнд тэг ингээд саа өвчтэй хүмүүсийг эзэн чөлөөлж байгаа шүү дээ. Сүнснээс чөлөөлдөг тий. Зөв уншсан уу? Байгаа шүү дээ тий. Тэг найзууд нь ингээд нөгөө авчираад ингээд өгөнгөт эдгэрж байгаа шүү дээ. Зөв тий. Тэг бас ингээд нөгөө нэг чөтгөрд эзэмдүүлсэн хүмүүс ингээд нэг бие ингээд сийчээд тий. Тэгээд нөгөө оршуулгын газар очиод ингээд ийм сүнсний ингээд ийм олзонд орцсон хүмүүсийг бид нар бас харж болно. Нөгөө талаасаа бид нар ингээд нийгмийн хэрэгчлөөгөөр ингээд боолчлогдсон. Өөрөө ингээд боолчлцсон хүмүүс бас байдаг. Хаалт тавьсан тий. Нөгөө итгэл хаана вэ гэж асуумаар ч юм уу. Эсвэл ингээд нэг ийм шүтэний боолчлол одоо олзонд орцсон гэх юм уу тий. Ийм зүйлүүд байж байгаа. Нэг чуулганыхаа нэг хүнтэй 7 хоногийн дундуур уулзаад залбирч өгсөн. Тэр хүн ирээд уулзсан. Яг л өөрөө ингээд маш их юм муу зуршилтай байна. Тэгээ би муу зуршлаасаа салж чадахгүй байна гэдэг зүйлээ ирээд одоо өчсөн. Зүйлээрээ. Тэгээ би чуулганыхаа нэг 2-3 хүмүүстэй хамт байсан. Дахлагч нартаа бид хамт залбирсан тэр хүний төлөө. Одоо бид нар энэ Библиэл дээрээс харах юм бол унж татаад тэгээ ингээ муухай орилж байгаа шүү дээ ер нь бол тий. Яг тийм үйл явдал гэсэн. Тэгээ асуусан. Чи хэн бэ гэсэн би түмэн байна гэсэн. Би хотлоо яриаггүй шүү. Минүүдээр харсан, биеэрээ мэдэрсэн. Нэгсэндээ сүнслэг болчихлоо. Олц бай. Тэгэхээр бид нар энэ зүйлийг яагаад энд ингээд те хөндөж ийнэ вэ гэхээр бид зүгээр хайн хандаж болохгүй гэсэн. Христ итгэж бид нар хитрхийн хайнга байх гэдэг. Хитрхи. Бидний нөгөө сүсэг хаана байна гэж. Бидний нөгөө нэг имэйл таана байна гэж. Бид нөгөө бурхны өмнө бууж өгөх нөгөө тэ даруусал хаана байна гэж. Би өөрөө заримдаа яг тийм зүйлд орцсон явж байгаа анзаард. За төрөө чи одоо жих гитрэтэй шүү гэдэг. Тэр нэг өсөндө тоглоом биш байхгүй юу? Тийм учраас сахтунраа эзэн энэ зүйлийг бидэнд илчлэхээр энэ зүйлээс яана гэж байна? Чөлөөлнө гэсэн баг. Чөлөөлсөн. Тэсний нэрээр залбирсан тэр газар чөлөөлөлт явсан. Нүдээр харсан. Би нэг хин нэгнээ сонссон ч юм уу эсвэл номон дээрээс уншсан зүйл яриаг. Ахтунраа эзний сүнс бидэнтэй хамт байна. Тэр биднийг хөтөлж байгаа. Харин бид түүнд дуулууртай байгаа юу гэж. За цаг явсан байгаа учраас цаашаа үргэлжлүүлье. Юу гэж байгаа вэ гэхээр дарамтанд сохруудад хараа оруулах гэж. Сохруудад хараа оруулах. Энэ зүйл дээр бид нар маш тодорхойгоор харах юм бол бид ингээд нэг юм хэсэгнийг л хардаг та. Бидний одоо бие физиолог бол ингээд хэсэгнийг л харж байгаа шүү. Өнөөдрийнх энэ хэсгийг л харж байгаа. Дээр нь эндээс харах юм бол энэ нөгөө эзэн ч гэсэн нөгөө сохор хүмүүсийг хараа оруулсан шүү. Зөв. Нүд нь яг ингээд бие организмын хувьд нүд нь ингээд сохорцсон хүмүүс байсан. Бурхны гайхамшиг хийгдсэн гэсэн үг шүү дээ. Нөгөө талдаа энэ бас сүнслэг тэ нүдний одоо тэр тэлэлтийн тухай ярьж байгаа. Бид эзэнд итгээд түүнд найдвараа тавих үед бид ирээдүйг харж чаддаг. Амен.
Бид үнэхээр бурхан дотор харж чадж байгаа учраас бас тэр харсан хараандаа итгэж чадж байгаа учраас бидний амьдралд зоригтой алхмууд хийгддэг байна. Ойлгож байна те? Зоригтой алхмууд. Эзэн Есүс Христ бидний амьдралд энэ зоригтой алхам хэрэгтэй гэдгийг мэдж байгаа гэсэн. Ямар үед? Түүнд хараага тавих үед. Түүнд хараага тавих. Нэг өснө бид ямар нэгэн хайрцагн дотор бүү байгаасаа гэдгийг эзэн хүсэж байгаа гэсэн. Энд юу гэж байгаа гэхээр сохруудад хараа оруулахаар гэж. Тэр бидний зүрхэнд тэр мөнх амийн харааг өгсөн шүү дээ. Зөв үү? Өмнө бид энийг харж чадахгүй байсан байхгүй юу? Харин Есүс Христ энэ дэлхий дээр ирснээр бид түүнийг хүлээж авснараа бидний дотор энэ хараа өргөн болж байгаа. Тийм учраас өнөөдөр бид юу хийж, юу сонгож бас хаана байгаагаа мэдэж амьдарч байгаа гэсэн. Яагаад? Харсан учраас. Хараагүй хүмүүс бол яаж амьдарч байгааг мэдэхгүй байгаа байхгүй юу? Найдвараа нэгэн дээр тавиал яваад. Явж байгаа яваад очисон чинь тоглоом байсан юм аа. Юу гэдгэлээ? Би ч юм хуурс юм аа ч юм уу юу гэх одоо нэг юм байх бах. Харин бурханд итгэх тэр хараа бол тэр мөнхийн найдвар тэр би чамайг тэр мөнх амьд эзний оршихуйд дотор мөнхөд чамтай хамт байна гэдэг энэ итгэлийн тэр хараа бол бидний амьдралд гайхамшигтай сонголт юм аа. Бид нар энэ зүйл дотор энийг бид нар зүрхэндээ тэгээд амьдралдаа сонголт хийж бол бидний бурхан бидэнтэй хамт байх болно ахтан. Хамт байна гэдэг нь юу хэлж ийнэ гэхээр бид гоё болчихно гэсэн ойлголт ерөөсөө биш шүү. Христ итгэж бидний хувьд нэг ийм буруу ойлголт яваад байдаг. Би Есүст итгэжгэл бол миний юм ингээ бүх юм гоё болох гэсэн гэдэг доо. Есүсийг харах юм бол тэр яалаа сүнсээр хөтлөгдсөн шүү дээ. Гэтэ хаашаа хөдлөө? Сүл рүү хөтлсөн. Тэг хинт соригдлоо? Диавол зөрөгцсөн. Ойлгож байна уу те? Харин бидний амьдралд ирж байгаа альва саад бэрхшээл, альва зүйл те тэр харсан хараан дотроо явж байх үед тулгарч бүх зүйлийг даван тулах хүч нь бурхнаас ирдэг юм ах түнэр. Юугаар? Харсан хараан дотор итгэсэн эдгэл дотор явж байгаа. Амен. Би энэ олзонд байгаа бас энэ харахгүй байгаа. Энэ зүйлүүд бол үнэхээр гайхамшигтай зүйл юм байна гэдэг үнэхээр яг энийг ингээд уншаад бэлдэж байгаа үедээ маш сайн ингээд зүрхэндээ ойлгож авсан байна. Тийм учраас итгэл дотроо тууштай байгаарай гэж эзний нэрээр ятгамаар байна хаа та. За дөрөв дэх нэг ойлголт нь үхээр дарамтанд байгсдыг чөлөөлөх гэж. За бид нар энд яадаг вэ гэхээр бид нар гим нүглийн дарамтанд орсон байдаг. Зөв. Муу зуршлын дарамтанд. Одоо нүд нэгдээгүй учраас те ингээд харж чадахгүй байгаа олон зүйлийн дарамтанд орсон ингээд явж идэг. Сүүлийн үед би ингээд одоо нийгмийн ажилд их оролцож байна л доо. Одоо нийгэм дээр гэсэн үг шүү дээ юм тий. Тэгээ нэг зүйлийг жоохон анзаарлаа. Гэр бүлүүд донд байх шиг байна. Ингээд нэг эхнэр нөхрийн ингээд юм зөрчил. Одоо маш их маргалдаан гэх юм уу тий. Тэгээ юунаас болж ийнэ гэхээр нөгөө дарамтанд орсон байгаа тоххой одоо нэг юм архины ч юм уу тий. За юу гэдэг ямар ч нэг муу зурслын дарамтанд нэг орцсон заа. Тэгээ өөрхий тэрийг нэг ингээд даван тулах гэж нэлээд зовж явах шиг байна л да ер нь. Тэгээ тэрнээс болоод ингээд нөгөө эхнэрэн ч юм уу тий ингээд ууралдаг. Чи бололтоо. Тэгээ би бодож ин л да эхнэртэйгээ хамгийн сүүлд хизээ ам зурснаар санахгүй гад. Би тэр энэ дунд хизээ тийм маш том одоо тийм өргөлдөөн болсныг юу санахгүй гад. Энэ өөрөө юу вэ гэхээр энэ дарамтнаас эзэн биднийг чөлөөлдөг юм байна гэдгийг ойлгоод байгаа. Та нарын дунд байна уу тийм юм? Гайгүй үстэй. Нэг сон ингээл явчихчаа. Нэг гэсэндээ эзэн биднэрт энэ итгэлийг, энэ зүйлийг өгдөг юм байна гэдгийг нэгсэн амьдралаараа туулал явж байна л гэсэн. Харин нийгэмдэр ийм зүйл маш олон байна. Энэ өөрөө дарамт юм байна гэж харсан. Бүр ийм дарамтанд орсон тий. За дээр нь ч нөгөө нэг одоо эндээс харах юм бол энэ ч бас нэг шудраг босын дарамт явж байгаа шүү дээ тий. Би шудраг баймаар байна. Гэтэ нийгэм дарамтлаад байгаа байхгүй юу? Зөв. Бид нар бол одоо өдөр тутамдаа тийм юмтай тулгарч байгаа шүү дээ. Библийг харах юм бол шудраг баймаар байна. Гэтэ бас болохгүй байна.
Харин энэ зүйлийг эзэн яана гэсэн бэ? Чөлөөлнө гэсэн. Чөлөөл. За энэ бүх зүйл бодит амьдрал дээр ч бай, сүнслэг утгаараач бай. Хүн төрлөختний амьдралд энэ зүйлийг бид нэр шийдэж чадах юм бол ямар гайхамшигтай вэ, тийм үү? Зөв үү? Бид энэ зүйлийг шийдэж чадах юм бол бидний амьдралд ямар гайхалтай өрөөл байгаагаа бид нар олж харах боломжтой гэсэн. Бурхан ямар чухал зүйлийн төлөө зорж ирэв. Яг энэний цаанд бүр эцэст нь юу вэ гэхээр бид нар Бурхантай мөнхөд хамт байх ойлголт тавьж байгаа. Бурханаас зөвшөөрөгдсөн тэр цаг хугацаанд дотор бид нар итгэмжтэйгээр дуулууртаагаар энэ цаг үеийг туулаад эцэстээ бид нар Бурхантай баяр хөөр дотор зогсох тухай ойлголт тавьж байгаа гэсэн үг. Тэгвэл бид нар энэ зүйлийг яаж авах вэ? Есүс ийм зорилгын төлөө ирсэн юм ойлгочлаа. Зөв. Мэдчихлээ. Гэхдээ өнөөдөр энэ зүйл дээр гарцаа хэлж өгсөн. Нэгдүгээр төгсөн бэхээр над дээр эзний сүнс байна. Хоёрдугаар эзэн намайг тусалсан. Гуравдугаар тэр намайг илгээсэн. За одоо та анхааралтай сайн сонсоор. Та яаж энэ зүйлийг өөртөө хүлээж авах вэ гэж. Бид нар өнөөдрийн их хэсгийн 21 дэх хэсгийг харах юм бол энэ дэр гэж тэр тэдэнд энэхүү бичвэр өнөөдөр сонсголт тань яалаа гэж байна. Биеллээ гэсэн. Биеллээ гэсэн. Тэгэхээр сонсголт талд тань биелж байгаа зүйл бид итгэлээ тээж чадах юм бол бидний амьдралд боломжтой зүйлс байна гэсэн. Эзний сүнс бидэн дээр байж тэр биднийг тусалж, тэр биднийг илгээсэн гэдэг энэ итгэл бидэнд байна уу гэж. Энэ итгэл яг бидний тулах цэг байж чадж гинөө гэж хатдаг. Энэ итгэл биднийг яг хөтөлж чадж байгаа юу гэж. Эзнийг өнөөдөр амийн талхчудаас асууж байна. Тэм учраас ах トゥ нараа бүгдээ ядуус сайн мэдээ тарааж бас өөртөө тарааж мөн олзонд байх стыг чөлөөлж бас өөрийгөө чөлөөлж мөн сохорнуудаа хараатай болгож бас бусдад харааг өгч тэгээд дарамтнд байгсыг чөлөөлөх зориг бидэнд байна. Бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бурхан хизээж ганцаараа ажилдаггүй. Бурхан үргэлж өөрийнхөө хүнээрээ дамжуулан ажилласаар байгаа. Бид нар Библийн түүхийг харах юм бол тэр яалаа Адамтай ажилласан. Тэр яалаа Авраамтай ажилласан. Тэр яалаа Исаак, Яков. Тэгэл цаашаа эргэл Самсон, Давид, Исая иш үзүүлэгч нар тэгээ тэр байтугай эзэн Есүс Христ 12 элчээрээ дамжуулан ажилласан. Түүн дээр нэмхэн түүний дагалдагч нар. Өнөөдөр харин тэр биднээр дамжуулан ажиллахыг хүсэж байна. Танд энэ итгэл байна уу гэж. Бүгд хамтдаа Бурханыг гэрчилж амьдарцгаая. Бидний амьдралд энэ олон чөлөөлөлтүүд байгаас тийм ээ хэцүү бай. Би ойлгохгүй бай. Дарамттай бай. Харахгүй бай. Итгэж чадахгүй бай. Гэтэ Библи хэлсэн байхгүй. Би энэ л зорилгын төлөө ирсэн шүү. Ах トゥ нараа, найз нараа, надаар сонгогдсон хүмүүсээ чи бол үнцэнтэй нэгэн. Чи бол гадуурхдаагүй. Чи бол аврагдсан нэгэн гэдэг энэ тунхагийг эзэн биднэрт өгч байгаа махтан. Хамтдаа салбирцгаая. Би Магдалины богийг гараад ирж шүүрж байна. Тэгэхээр бид нар Бурхны сүнс Есүс дээр байгаа адил бидний дээрч мөн байгаа шүү хатан. Мөн тэр санамсаргүй хүн биш илгээгдсэн нэгэн шиг бид ч ихсэн санамсаргүйгээр энэ газар суугаагүй.
Санамсаргүйгээр түүнийг таньж мэдээгүй. Бидний амьдралд ч Бурхны гайхамшигтай төлөвлөгөө байна. Харин түүний зорилго бол хүмүүст ирэх чөлөө, эдгэрэл, найдвар авчрах, боолчлол дарамтаас чөлөөлөх. Тэгээ зогсохгүй. Авралаа тэдэнд тунхаглах ирээдүй бидэнд Бурханаас өгөгдсөн байгаа шүү. Түүнээс бүгд хамтдаа сүүлийн магтаалыг магтъя. Эзэн бидний төлөө ирсэн. Тэр бидний төлөө модон загалмаа дээр цовдлогдсон. Бид түүний хинбэ гэдгийг мэдж байгаа. Тэр л Бүхнээс ирэх юм. Тэр юутаач зүүрлэх боломж байх. Чадал бүх эрх мэдэл бүх бүтээлүүдийн дэдэн та Энэ дэлхийн үнэт эрдэнэсээс тэмээс унаас мэрэгэн ухаанч та бүтээц та бүгдийг мэдэж байна. Бухалсан дэстэ Эзэн таны хаанчлал энэ орслонгийн гайхамшиг бүхэлдэл энэ дэлхийн үнэт эрдэнэсээс жилүү Өдөр амттай эхнээс нь дахин магтцгаая. Бүх хүч чадал ганцхан та билээ. Бүх чадал бүх хэрэг бүх бүтээлүүдийн дэдэн та Эзэн бид таныг тунхаглаж байна. энэ дэлхийн Эзэн минь чуун таны өмнө ирсэн. мэрэгэн ухаанаа Халелуя. Арслан харваг та бүтээсэн. Бухалсан дэстэ Бүх хаанчлал энэ орслонгийн гайхамшигт бүхэлдэл энэ дэлхийн үнэт эрдэнэсээс та бол илүү үз. Их эзэн таныг тунхаглаж байна. Эрхэмдээд эдэн ганцхан Есүс эзэн Солдод миний төдөвсөн золдан мэдээж модон хаягцаа гიშгцэн сарна цэцэгши миний төлөө та өгсөн эзэн минь ээ. Эзэн минь назар таныг тунхаглаж байна эзэн. Солдод миний төлөвсөн золдан мэдээж модон хаягцаа гიშгцэн сарна цэцэгши эзэн минь ээ. миний төлөө Та өгсөн дэдэнэ о солдод миний төлөвсөн золдан мэдээж модон хаягцаа гიშгцэн сарна цэцэгши Есүс та өгсөн Тэмээ эзэн минь ээ. Бид үнэхээр бүх зүрхээрээ танд итгэх итгэлийг та зөвшөөрөөч.
Эзэн минь ээ, бид бүх зүрхээр таныг сонгох тэр хүчийг та бидэнд сойрхооч. Эзэн минь, та өөрийн гайхамшигтай ажлуудаараа дамжуулан бидний амьдрал дах бүх хил боолчлыг чөлөөлж өгөөч. Их эзэн, бид үнэхээр тань дотор урам зоригтой алхахад туслаач. Эзэн, бид үнэхээр тэр сайн мэдээ хүргэгчнэр байхад туслаач. Эзэн минь, бид үнэхээр амьдралдаа тэр олзонд орсон байгаа алив зүйлсээс чөлөөлөгдөө зогсохгүй бусдыг чөлөөлөхөд та туслаач. Эзэн минь, та бидний нүдийг нээж өгөөч. Эзэн минь, бид үнэхээр бусдад хараа зорилгыг тээгч болгож өгөөч. Эзэн минь, их эзэн минь, бидний амьдралд ямар нэгэн дарамт байгаа бол та үнэхээр чөлөөлж өгөөч эз. Чөлөөлж өгөөч. Чөлөөлж өгөөч эз. Их эзэн минь, та чөлөөлж өгөөч. Эзэн минь, таны сүнс бидний дээр байна эз. Учир нь та биднийг тосолсон эзэн минь. Тийм учраас та биднийг дуудаж, та биднийг илгээсэн бурхан билээ эз. Бид үнэхээр таныг тунхаглаж байна. Эзэн Есүс Христийн нэрээр бүх зүйлийг даатах нь залбирч байна. Аамен. Эзэн алдаршуултгай.